эрхэм мөндөд үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор бэлтгэдэг хуулийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв хөдөлмөрийн маргаан. За манай өнөөдрийн нэвтрүүлгээр хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд гарч байгаа хөдөлмөрийн маргааны тухай ярилцсанаа. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг энэ удаагийн нэвтрүүлгээр хөндөхгүй. За өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр энэ хөдөлмөрийн маргаан ямар маргаанууд ер нь зөнхлөн гарч байна? Сүүлийн үед гарч байгаа сүүлийн 2-3 жилийн тоо баримтыг товчоод дурдах тийм ээ. Тэгэхээр хөдөлмөрийн эрхийн болон сонирхлын маргаан гэдэг хөдөлмөрийн тухай хуулиар одоо маргааныг 2 хувааж байна. Өмнө нь бол ганцаарчлсан болон хамтын маргаан гэдэг байсан болвол одоо эрхийн болон сонирхлын маргаан гэж 2 хуваадаг болсон. Тэгэхээр эрхийн маргаан бол өөр эрхийн бол одоо ажилтан хүн хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, байгууллагын дотоод дүрм журмын хэрэгжилт, хамтын гэрээний хэрэгжилттэй холбоотой бол ингээд цалин хөлсөлтгийн бусад холбоотойгоор гаргадаг энэ маргааныг бол эрхийн маргаан гэж нэрлэдэг байна. 2023 онд 798, 2024 онд 693 бүртгэгдсэн байна. Тэгэхээр энэ маргааны тоо урд жилээс арай харьцангуй буусан боловч цаад утга агуулга нь бол ерөнхийдөө хэвээр хадгалагдаад байна л да. Ер нь хөдөлмөрийн маргаан дотроо ямар маргаанууд ер нь зөнхлөн гарч байна? Хөдөлмөрийн маргаан дотроо бол цалин хөлсөлттэй холбоотой маргаан нэг 30 орчим хувийг. За ажлаас буруу халсан тийм ээ? Үнэлцгүйгээр халсан, буруу халсан, буруу үндэслэл тогтоож халсан. Энэ маань бол нэг 50-60% үндэслэлтэй. Эзэн дараад. За хөдөлмөрийн маргаанд ер нь одоо эрх ашиг нь хохирсон талууд маргаанаа хэрхэн шийдвэрлүүлдэг юм бэ? Манай энэ дээр өмгөөлөгч хэсэг жаргал маань хариулах уу? Ажилтны зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дээр маргаан үүссэн тохиолдолд одоо байгууллагынхаа хөдөлмөрийн маргаан таслах комисс хандна. Хэрвээ хөдөлмөрийн маргаан таслах комиссгүй байгууллага бол дүүргийнхаа хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороо гэж байгаа. Эсвэл хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гээд тус хандна. Ямар тохиолдолд 3 талт хороонд хандах вэ гэхээр одоо тухайн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгар болгосон шийдвэр гарснаас хойш харилцааг 3 талт хороонд хандаж хүсэл төгч одоо гомдол өгч шийдвэрлэн цалин өстөөч гэдэг юм уу те одоо яг ажил эрхлэлтийн харилцаа яг явагдаж байгаа дунд үүссэн харилцаа одоо маргааныг бол хөдөлмөрийн улсын байцаагчид дүүрэг дээр байгаа байцаагч нарт хандаж гомдол гарах замаар маргаанаа шийдвэрлэнэ. За хэрвээ энэ одоо гомдлыг хүлээн авсан байгууллагын гаргасан шийдвэрийг зөвшөөрөх юм бол тэ ажилтан иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргаж маргаанаа эцэслэн шийдвэрлэх юм боломжтой байгаа. Дүүргийн хөдөлмөрийн маргаанд зохицуулах 3 талт хороо гэж байна тийм үү? Орон нутагт тэгвэл энэ хөтөц ямар одоо байдгийг сумдад байдаг юм уу, аймагуудад байдаг юм уу? Энэ талаар дэлгэрүүлж өгөөч. Яг одоогийн байдлаар 9 дүрэгт байна тийм. 9 дүрэг. За 21 аймгийн төвийн сумд дээр л байна. Одоо нийтдээ 30 хороол одоо ажиллаж байна гэсэн. Ер нь хуулиар бол одоо 365 тий 30 гаруй сум байгаа шүү дээ. Байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг чинь энэ хуулийн өөрчлөлтийг бол бид бас цаашаа эргэж чадчих бас зохицуулт хийхгүй бол бүх сумдад биш аймгийн төвийн сумдад гэхдээ тухайн аймгийнхаа бүх газар нутгад бүх сумдын хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг авна гэсэн үг үү? Тий. Уг нь бол хуулиараа бүх сумдад байх хэрэгтэй. Одоогийн байгаа ажиллаж байгаа нь бол аймгийн төвийн сумд байна л нэг одоо тийм хэрэгжиж байгаа 8 жил. За манай өнөөдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор нэг одоо кейс бид бүхэн сурвалжлага бэлтгэсэн байгаа. Энэ сурвалжлагыг үзээд хэдүүлээ эргээд уулзцгаая. За. Эргэнбэ 38 настай гэр бүлтэй 2 хүүхдийн аав. Тэр 7 жилийн турш нэгэн хувийн компанид нягтлан будагчаар ажиллаж байсан.
2025 оны хавар компани шин захирал ирснээр бүтэц өөрчлөлт эхэлж зарим ажилчдыг ажил үүргийн давхардал гэсэн шалтгаанаар чөлөөлөх болжээ. Эргэн бэдч бас шаардлага хангахгүй гих үндэслэлээр гинтхэн халагдсан тухай мэдэгдэл өгсөн байна. Түүнтэй ижил албан тушаалд ажилладаг өөр хүмүүсийг үлдээсэн байхад өөрийн сонгон халсан тул эргэн бэ хөдөлмөрийн тухай хуулийн ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас салахыг хориглоно гэсэн заалтыг үндэслэн өмгөөлөгчийн хамт шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилтан ажлаас үндэслэлгүйгээр халагдаад шүүхэн шийдвэрээр буцаж ажилдаа ороход ер нь ямар одоо асуудлуудыг шийдэж өгдөг. Тэр ажилгүй байсан хугацааныхын цалин хөлс, за мөн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалт гэдэг янз бүрийн асуудлууд одоо байдаг шүү дээ, тий. Хэрвээ одоо ажилтан үндэслэлгүйгээр ажлаас халагдсан шүүхээр тогтоогдох юм бол яг тухайн одоо ажилтан ажилгүй байсан тэр хугацаанд яг ажиллаж байсан тэр одоо үеийнхаа одоо тэр нөхцөл боломжийг бүгдийг авах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энд юу орох вэ гэхээр эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, тий хүн өмнө орлогын татвар гэдэг одоо энэ цалингаас нь суудгаж төлөгдөх ёстой бүх татварууд төлөгдөх ёстой, ажилгүй байсан хугацааны цалин хөлс бас олгогдох ёстой. Тэгээ цалин хөлсийн хэдийг хүртэл олгох вэ гэхээр шүүхийн шийдвэр гараад ахаад тухайн ажилтан ажлынхаа байран дээр очиж одоо ажиллаа хийх өдөр хүртэлх одоо ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь бол нөхөн олгох үүрэгтэй ажил олгож. Ингээд нөгөө шүүхийн шийдвэр гарсан тохиолдол. Одоо шүүхийн шийдвэр гарчаад ажилдаа орохгүй удаад байдаг, ажилд нь буцааж авдаггүй. Тэр хугацааны цалин хөлс бас олгогдно гэсэн үг тий. Тэгэхээр ингээд л дээ хинээс нь шалтгаалаад байна гэдгээс бас шалтгаална л да. Ажил олгогч нь ямар нэгэн эсвэлтгүйгээр оруулахгүй байгаад байвал тий очоод ингээд ажилдаа орё гэдэл ингээд оруулахгүй байгаад байвал орох хүртэлх тэр хугацааны орох хүртэлх тэр өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нь олгоно. Гэтэл ажил олгогч өөрөө хүндэтгүү үзэх шалтгаантай ч юм уу ажилтнтай өөрөө хүндэтгүү үзэх шалтгаантай ч юм уу ажилдаа орох боломжгүй эсвэл одоо санаатаагаар ажилдаа орохгүй явах юм бол мэдээж одоо шүүхийн шийдвэр гарснаас ч юм уу тэр нөхцөл байдал үүссэн тэр нөхцөл өдрөөс хойш өмнөх цалингуудыг хэмжих юм уу тийм одоо зохицуулалт бас хөдөлмөрийн маргааны дийлэнх нь бараг 60% нь энэ ажлаас үндэслэлгүйгээр одоо халагдсан чөлөөлөгдсөн асуудал байдаг юм байна. Тэгэхээр энэ маргааны гол шалтгаан нь ер нь юу байна? Ажил олгогч талдаа байна уу? Ажилтан талдаа байна уу? Энэ дээр манай Нанжид самбуу цочин яриач. За нийт хөдөлмөрийн энэ одоо ажлаас үндэслэлгүй халлагдлаа гэсэн маргааны нэг 15-аас 20% нь бол 3 талт хорооны эвлэрүүлэн зуучлах тэр төвшөндөө одоо шийдэгдээд тийм ээ одоо арилцсан тохиролцоод гэсэн үг шүү дээ ингээд за нэрээ чиний зөв байж миний буруу байж миний зөв байж чиний буруу байж гэдэг арилцсан тохиролцоод ингээд энэ үйл ажиллагаа болчихж байгаа юм. За үлдэж байгаа хувь нь шүүх рүү явж байгаа. За шүүхтэр очиод олцох уу яаж нэг бол ер нь ажилтны талд гараад байгаа. За ажилтны талд гарах шалтгаан байна уу бас байна тийм ээ. Тэгэхээр яадаг вэ жишээ хөдөлмөрийн тухай хуулинд бол ажил олгогч үүрэг хүрээлгсэн заалт 51 байгаа юм. 51 орчим үүргийг ажил олгогч хүлээдэг. Ажилтан хүн бол 18-9 үүрэгтэй. Чи бараг 3 дахин бага ийм үүрэг хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь үүргийн хувьд харьцангуй одоо баланслалт хол хөндий байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр энэ байдал бол харагдаад байна. Хоёрт нь гэвэл ажил олгогчийн талын ч гэсэн ажилтны талын ч гэсэн энэ хөдөлмөр эрхтний харилцааны хууль эрхцийн одоо мэдлэг тутамгаас буруу үндэслэж халддаг тийм ээ. Хууль эрхцийн хувьд дутуу ийм зүйл хийдэг. Дээрээс нь нэмэх нь хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ буюу дотоод журам түүнтэй холбогдсон гарах 16 журам гарах хэрэгтэй. Тэр дүрм журмаа гүйцэд боловсруулалт хийгээгүй. Ийм байдлаас шалтгаалаад энэ ажлаас одоо үндэслэлгүйгээр халлаа гэсэн яаж байгаа юм л та. Би нэг ганцхан тойлет хий. Өнгөрсөн онд 1683 баха аж ахуйн нэгжийг хамруулсан хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ хийсэн. За энэ үнэлгээгээр бол дунджаар 52.3% биелэлтэй гарч байгаа. Хуулийн хэрэгжилт. Тэгэхээр зэрэг энэ шинэ хуулийн хэрэгжилт маань одоо хэрхэн ямар хөө төвшөнд явж байна гэдэг нь өөрөө ерхэд дүр зураг нь харагдаж байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээ жижиг аж ахуйн нэгжлэр бол нэг 40 орчим хувийн биелэлтэй, томоохон аж ахуйн нэгжлэр бол нэг 60% биелэлтэй ингэж гарч байгаа. Та маш чухал зүйлийг хөндлөө. Энэ нийгэмд одоо ийм асуудлууд нэлээд түгээмэл гарч байгаа. Энэтэй холбоотой манайхан
сурвалжлага бэлтгэсэн байгаа. Үнийг үзчихээд эргээд уулзъя. За би нэг 2 жил гарны өмнө нэг компанид ороод тэгсэн нөгөө компанитайгаа би хөлсөөр ажиллах гэрээ би гэрээт ажилланаар орсон. Тэгээд ажиллаж явах хугацаанд би ер нь 2 жилийн хугацаанд баг нэг ч удаа юу ээлж амралт гэдэг зүйл авч үзээгүй. Тэгээ бас дээрэс нь илүү цагаар нэлээ их хугацаагаар ажилласан. Илүү цагаар ажиллаад явж явах надад бас илүү цагийн цалин гэдэг зүйлийг ердөөсөө бодож өгөөгүй. Тэгээ би гайхаад байж идлээ 2 сар гарны өмнө намайг ажлаас гинт халахт тушаал нөгөө захирлаас ирээд тэгээ би гайхаад захиралтайгаа очиж уулзсан чинь ингээ хөлсөөр ажиллах гэрээний маань хугацаа ингээ дуусч байна. Чи ингээ ажлаас халагдж байна гэдэг үндслийг хэлсэн. За тэгээ би илүү цагаар ажиллаад дээрэс нь 2 жил гарan ажиллаж байгаа болохоор би ч бас урамшуулт хэмжлэн тэтгэр зүйд явах боломжтой болов уу гэд захирлаас асуусан чинь тийм байхгүй гэрэн дээр тийм юм өрдөөсөө тусгагдаж өгөөгүй гэд надад тэгсэн. Эхлээ тэгээ 2 сар гарны өмнөөс одоо шүүхтэлцээд одоо шүүхийн процессын үйл ажиллагаанд явж байна. Тэгээд ер нь бол анх ажилд орохдоо одоо хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ч бол бид нар нэгдүгээр туйлаа сайн судлаад тэгээ гэрээгээ сайн хараад бас эдгээр зүйлсүүдээр анхаарад бид нар хөдөлмөрийн гэрээг бас байгуулвал их зүй ёсны хэрэг юм байна. Ер нь хэдлээс жижиг сажиг юм мэдчихт гэмгүй юм байна л гэж бид нар бодож байна дөө. За ийм жишээ кейсүүд нийгэмд олон байна. Үйлчлэгээний салбар ялангуяа барилга, үйлчлэгээ, за аялал жуулчлалын салбарт 7 хоног, 10 хоног, 20 хоног ажиллаж чад цалингаа авч чаддгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ийм тохиолдлууд гараад байна. Энэ дээр манай хуульч үзэгчтэй хамт бас зөвлөгөө өгөөч. За цалин хөлсийг ингээд олохгүй хугацаа ингээд хэтрүүлж байгаа тохиолдолд ажилтаа өөрийнхөө эрх ашиг сонирхлыг хамгаалахын тулд энэ асуудлыг шийдэх эрх бүхий этгээдүүдэд хандаж шийдвэрлэх боломжтой. Тэр нь бол мэдээж одоо байгууллага доторх маргаан таслах комистэй. Тэгээд нөгөө дүүргийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч. За энэ хүмүүст тус хандаад маргаанаа шийдүүлэн цалин хөлсөө авах асуудлаа ярина гэсэн. За хэрвээ мэдээж одоо энэ байгууллагууд шийдвэрсэн шийдвэрийн нэс зөвшөөрөх юм ба шүүх рүү хандна. Тэгэхээр одоо ажил олгогч хүндэтгүү үзэх шалтгаангүйгээр тий ажилтны цалин хөлсийг нь хугацаанд нь олгоогүй тохиолдолд тухайн одоо ажил олгогчийг 5 сая төгрөгөөр хүртэл төгрөгөөр торгохоор одоо ингээд зөрчлийн тухай хуулинд бол оруулж өгсөн байдаг. Мөн одоо ажилтнанд хоног тутамд одоо тогтоосон хугацаагаа штэ 15-30-нд ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр хугацаанаас хойш одоо хэдний хүртэл олгоогүй те. Олгоогүй хугацааных нь хоног тутамд 0.3%-аар тооцоод олгоогүй цалингаасан штэ. Тэгээд алтангийг ажилтнанд авч өгөх юм зохицуулалт бол хуулинд хуульчлагдсан байгаа. За энэ хөдөлмөрийн маргаан дотор хамтын маргаан гэдэг зүйл, сонирхлын маргаан гэдэг зүйл нэлээд бас яригадаад байна сүүлийн үед. Энэ дээр ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо ер нь ямар маргаанууд багтж байна, ямар онцлогтой байдгийг. Одоо энэ өмнөх хуулийн үйлчлэлээр бол хамтын маргаан гэсэн. Одоо сонирхлын маргаан. Тэгэхээр зэрэг сонирхлын маргаан бол хамтын гэрээ биелэлтийн явцад эсвэл өөрчлөх энэ явцад гарч байгаа энэ маргааныг сонирхлын маргаан гэдэг юм л та. Тэр сонирхлын маргаан бол сүүлийн үед нэг тийм гарах ер нь тоо нилээдгүй болж байна. За ер нь бол жилдээ нэг 6-аас 7 ийм сонирхлын маргаан гарч. Нэгээс 2 за нэг 2-оос дээдлэн нь 2-оос 3 нь бол маргааныхаа төвшөнд шийдэгдээд зуурчлагчийн төвшөнд шийдэгдээд бусд нь бол арбитр руу явж ийн л да. Хөдөлмөрийн арбитр руу явж. Тэгэхээр энэ сонирхлын маргаан бол ер нь аль болох одоо гаргахгүй байх талаар аль тал нь одоо хичээнгүйлэн ажиллах ёстой. Хэрвээ сонирхлын маргаан гараад ажил хаягт зарлаад ингээд одоо хоорондоо аливаа нэгэн байдлаар одоо юу яахгүй харилцан тохиролцохгүй байх юм бол ажил олгогчийн зүгээс хийдэг нэг том одоо хориг гэх юм уу тийм ээ. Энэ бол локаут гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл ажлын байраа тэр чигээр нь хаадаг тийм ээ. Одоо би бол одоо та бүхэнд ажил олгож боломжгүй боллоо. Одоо ямар ч одоо тохиролцоонд хүрэхгүй байгаа учраас би ингээ локаут гэж улсын нэрлэл манай хуулинд ч яг тэр нэр томьёогоор байгаа. Гэсэн эцсийн одоо энэ арга хэмжээг бол ажил олгож авах юм эрхтэй тийм ээ. Ийм байдлаар. Тэгэхээр сонирхлын маргааныг бол шийдвэрлэх шатна эхлээд бол хөдөлмөрийн зуурчлагч эрх бүхий байгууллага, хөдөлмөрийн асуудал тавьсан байгууллага томилно. Хоёр дахь нь одоо хэрвээ зуурчлаад энэ маргаан тохиролцохгүй бол хөдөлмөрийн арбитрч томилогдно. Нэг маргаандаа 3-аас доошгүй арбитрч томилох хуулийг заалттай. За өнөөдрийн сэдвтэй холбогдуулаад дахиад нэг сурвалжлага бэлтгэсэн байгаа. Үнийг үздэцгээгээд тэр асуудлаар эргээд ярилцъя. За
Эргэн энэ олон жил нэг байгууллагад техникчээр ажиллаж байсан. Эрүүл мэндийн шалтгаанаар элэг шилжүүлэн суулгуулсны дараа хөдөлмөрийн чадварын 2 дугаар групп тогтоогдсон тул ажилдаа буцаж орохоор хүсэлт гаргасан байна. Гэвч ажил олгогч нь түүнийг хуучин ажилд нь бус цалин багтай туслах ажилд томилсон. Би ажилдаа эргэн орж урдийн адил техникчийн ажлаа хийх бүрэн чадвартай. Эрүүл мэндийн бичиг, эмчийн тодорхойлолт, хөдөлмөрийн чадварын дүүнэлт бүгд байна. Хэмээн баримтаа үзүүлсэн боловч байгууллага зөвшөөрсөнгүй. Ингээд тэр хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтаар шүүхэд нэхэмжил гаргасан. 1. Өөрийн хуучин ажилдаа эргэн оруулах. 2. Цалинг бууруулсан нь уйл бус болохыг тогтоох. 3. Ажлын байрны ялгуурлан гадуурхалт болсон гэж үзхийг хүссэн байна. За саяын тохиолдолд энэ ажилтан маань эргээд ажилдаа одоо үндсэн ажилдаа орох боломжтой юу? Жишээ нь одоо багшаар ажилладаг хүн те группт ороод групп нь одоо өндөр тогтоогдсон гэж бодъё те. Тэгэх юм бол тэр ямар шалтгаантай байсан, эрүүл мэндийн шалтгаан ямар шалтгаантай байсан гэхээр одоо нөгөө биен дээр нь юм гардаг ч юм уу те. Тэр шалтгаанаараа группт орсон гэж бодъё. Тэгэхээр нөгөө багшлах тэр одоо юунд нь бол мэржлийнхэн тэр шаардлагат нь бол тэр бол нөлөөлөхгүй байхгүй. Тэр эрүүл мэндийн асуудал. Тэгэхээр яах вэ гэхээр ажил олгогчийн зүгээс бол тухайн ажилтныг тэр шалтгаанаар нь одоо ажлаас нь халах ч юм уу те өөр ажил шилжүүлэн тогтоох ч юм уу тийм одоо ямар ч тийм үндслэл байхгүй. Ер нь энэ хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хөдөлмөрийн маргааныг аль болох бага гаргах. За ингийн тулд энэ хууль эрх зүйн орчныг нь одоо хэрхэн сайжруулах талаар та бүгдийн байр суурийг сонсъё. Хамгийн эхлээд одоогийн байгаа хууль эрх зүйн орчиндөө тийм ээ хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хорооны одоо хууль эрх зүйн чадамжийн жоохон дээш төрсөн байна. Тэнд одоо бол нэг шийдвэр гэсэн юм гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг бядрын одоо тавьж байгаа одоо хөдөлмөрийн яамандаа тавьж байгаа санал бол нэгдүгээр эхний ээлжинд энэ хөдөлмөрийн эрхлэлтийн маргаан зохицуулах 3 талт хорооных юм бол дүгнэлт эсвэл одоо тийм ээ тогтоол хэлбэрээр гарчих юм бол энэ шүүх рүү явж тэнд очиж одоо ажил олгогч ажилтан хэн хэнийх нь нөгөө ажил өрөхгүйгээр тэндээс гарсан тогтоол хүчин төгөлдөр байх ийм нөхцөл боломжийг бүрдүүлж хууль эрх зүйн чадамжийг нэг дэвшүүлээд өгчөөч гэж байгаа юм. За хоёр дахь нэг юм бол хөдөлмөрийн гэрээний асуудал сая хөндөгдөж байна тийм ээ. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээг бол ер нь цахим хэлбэрээр байгуулчих тийм боломжийг одоо манай хөдөлмөрийн хамгаалал, гэр бүл хөдөлмөрийн хамгааллын яамд бид санал тавьсан. Ийм зохицуултыг хийчих юм бол одоо нөхцөл байдалд энэ одоо технологийн дэвшлиг бас ажиллах хэрэгтэй шүү дээ тийм ээ. 5 маргаан тутмын нэг нь бол хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороон дээр шийдэгдэж гэнэ гэж хэллээ шүү дээ тий. Тэгэхээр ер нь хуульчдаас зөвлөгөө авж байгаа, өмгөөлөгчөөс зөвлөгөө авж байгаа энэ талуудын гол одоо ирж байгаа асуудал нь юу байна? Тэр хүмүүст ер нь юуг анхааруул цохилтой байна? Тийм. Ер нь бол цалин хөлстэй холбоотой за ажлаас буруу халсан зэрэг те бас мөн давхар одоо сүүлийн үед аягүй их хөндөдөд байгаа асуудал болохоор нөгөө нийгмийн даатгалаас авах ёстой тэтгэвэр тэтгэмжийн асуудал байгаа. Тэрэн дээр ямар одоо зохицуулалтын дээр алдаа гараад байна гэхээр энэ бол журмаар зохицуулагдаад байгаа. Ямар зохицуулалттай явагдаад байна гэхээр ажил олгогч нийгмийн даатгалын байгууллагад хуцаа хэтэрсэн өртөө байх юм бол ажилтнуудын тэ авах ёстой тэтгэвэр тэтгэмжийг өгөхгүй зогсоочдөг. Тэгээ энийгээ танай ажил олгогч чинь мөнгөө төлөөгүй учраас чи ажил олгогчоос энэ тэтгэвэр тэтгэмжийг аваа гэд ингээд эрх ашигын сонирхлын зөрчид байгаа байхгүй юу. Энэ дээр бол хэд хэдэн тохиолдол байгаа. Жирэмсэн одоо дөнгөж төрсэн яраа хүүхдтэй ээж орж ирсэн. Миний одоо ингээд жирэмсний тэтгэмжийг амарчсны болоод одоо жирэмсний тэтгэмжийг маань өгсөнгүй. Учир нь шалтгаан нь би бол ажлынхаа цалингаас бол нийгмийн даатгалаа суутгуулцаа. Ажил олгогч бол тэрийгэ тайлгнацсан нийгмийн даатгалын байгууллагата. Гэтэл нийгмийн даатгалын байгууллагаас өртөө гэдэг шалтгаанаар би ямар ч буруугүй байхад миний одоо энэ тэтгэмжийг өгөхгүй байна гэдэг ийм асуудал. Тэр энэ асуудал бол одоо журмаар зохицуулагдаад байгаа байхгүй хуулинд биш журмаар зохицуулагдаад байгаа. Тэгэхээр энэ журмыг одоо ахиж хараад энэ журмаас болоод өчнөө олон одоо ажилтны эрх ашиг сонирхол хөндөгдөд байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас эргэж харах нь зүйтэй болов гэдэг юм саналтай байна.
Ер нь энэ хөдөлмөрийн маргааныг аль болох гаргахгүй тулд ажилтан, ажил олгогч талууд одоо хөдөлмөрийн гэрээгээ заавал байгуулах ёстой. Өгөөрөө гол нөхцлүүдэд тохиролцсон байх ёстой. Хэрвээ ингэж чадах юм бол хөдөлмөрийн маргаан аль болох гарахгүй байх юм байна гэдэг ийм ойлголтыг манай одоо үзэгчид авсан гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдрийн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзтлаа. Түр баяртай.